Боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яамнаас боловсролын салбарын мэдээллийн систем төслийн хэрэгжилтийн талаар өнөөдөр танилцууллаа. Энэ төсөл нь 2014 оноос Азийн хөгжлийн банк болон боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яамны санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн юм. Энэ хугацаанд хүүхдийн суурь бүртгэл, статистик тайлан мэдээг системд ачаалж байсан бол энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн цэцэрлэг, замун багш, сурагч, эцэг эх рүү чиглэсэн систем болон өргөжиж байна. Ингэснээр багшийн хөдөлмөрийг хөнгөвчилж, цаастай зуралдах хуучин арга барилыг нь халах юм а. Эцэгчүүд ESS хэмээх аппликейшнийг гар утас дээр татаж суулгах болон Parents-ийг ESS-ийг Edu-ийг эмэнд сайтад бүртгүүлснээр хүүхдийнхээ сурлага, эрдэсийн мэдээлэл, хичээлийн хуваар гэх мэт хүүхдтэйгээ холбоотой бүхий л мэдээллийг цаг тухайд нь хүлээж авах боломжтой юм а. Мөн багш бүр боловсролын сайт руу шууд холбогдож санал хүсэлтээ тавих, мөн захин эрдэсийн бүртгэл, явцын үнэлгээ, улирлын дүнгийн бүртгэл хийх, цаасан журналыг халах олон төрлийн ач холбогдолтой болжээ. Эхний үед багшид энэ систем дотор нэвтрэх өөрөөсөө шалтгааллах хүүхдүүдтэйгээ холбоотой мэдээллийг нэг удаа оруулахад цаг шаарддаг. Нэг орцсон байгаа тохиолдолд энэ маань хөгжөөд эсэргээрээ багшийн ажил хөнгөлчлөгдөд явна. Жишээлбэл хүүхд болгоны эрсцийг өнөөдөр журнал дээр цаасаар бүртгэхэд багшаас тодорхой цаг авдаг. Энэ цахим журналтай болчих юм бол ирээгүй хүүхдэд бүртгэхэд, хоцорсон хүүхдэд бүртгэхэд бусад хүүхдүүд нь автоматар эрс нь бүртгэгдээд явах бол жишээлбэл багш нар ажлын хөнгөвчлөлт бий болно. Одоогоор шинэ хичээлийн жилийн дүн эрсцийг оруулж эхлээгүй сургуулийнх нь өмнөх жилүүдийн мэдээллүүд, харин оруулаад эхэлчихсэн сургуулийн одоогийн мэдээллүүд харагдана гэж төслийн багийнхан хэлж байлаа. Төсөл хэрэгжиж дусснаар боловсролын салбар 2019-оос 2020 оны хичээлийн жилд цахим системд бүрэн шилжихээр болсон байна.